сайн уу? Сайн та сайн байна уу? За багш нь илгэсэн дээр зураг бэлтгэсэн байгаа. Та нар энэ зургнуудыг маш сайтар ажиглаад багшийнхаа асуултын нөгөө хариулна шүү заяа. За эдгээр зургуудыг ажиглаад эдгээр амьтдаас ямар дуу аваа гардаг болон эсвэл ямар үйл хөдөлгөөр хийдэг вэ гэдгийг багштай хэлж өгнө. За эхлээд зургнуудаа ажиглаж. За би 1-р салаанд тогрууны зургийг, 2-р салаанд чоны зургийг, 3-р салаанд болохоор божимрын зургийг өгч байна. За тэгээд та нар салаагаараа багшийнхаа асуултанд хариулъя шүү. За тэгээд 1-р салаанд эхэлж. 1-р салаанд юу гэсэн мөлий? Тогруу. За тогруу ямар дуу аваа гаргадаг вэ? Ямар үйл хөдөлгөөр хийдэг вэ? Гинтгэнэггүй. За ийм үйл хөдөлгөөр хийдэг юм тийм ээ. За 2-р салаанд. За чон ямар дуу аваа гаргадаг вэ? За ямар үйл хөдлөлийг хийдэг? За үзүүлээрэй. За яар тэгвэл. Дахин гэж нөр. Уйлан гэж чинь дуу аваа гаргана тийм ээ. За 3-р салаанд болохоор божимрын зураг гэсэн тийм ээ. За божимр ямар дуу аваа? Гаргадаг бай. За дуу аваа гаргая, божимрын дуу аваа. Гаргаарай. За ямар үйл хөдлөлөө хийдэг? За ийм ниснэ. За тэгвэл энэ юуны зураг бай? За бороо ямар дуу аваа гаргадаг юм бол? Шүүгэн тийм ээ. За тэгвэл бид нэр өнөөдрийн хичээлээрээ энэ дуу аваа ба дүрс дуурайх үгийн талаар үзэх нэ. За тэгээд дуурайх ба дүрслэх үг гэж.